Монголын орчуудын өвлийн арт галерейд энэ удаа өтний нөх үзэсгэлэн гарсан байгаа. Өтний нөх үзэсгэлэнгийн гол онцлог нь бол орчин үеийн айгүй гэрэл дэглэлт бас уран бүтээлчийн яг нийгмийг шүүмжилсэн байдал тэр санаа нь бол үнэхээр гоё үзэсгэлэн болж өгсөн. Тэгээ энэ үзэсгэлэн маань виртуал хувилбараар олон нийтэд хүргэх гэж байна. Виртуал ажил явагдаж байна. Тэгээд Монголын орчуудын өвлийн арт галерейд энэ жилийн хүрээнд бол 25 үзэсгэлэн байгаа. Сард 2 үзэсгэлэн гарч байгаа. Тэгээд энэ сар өтний нөх үзэсгэлэн гараад дараа фестивалийн үзэсгэлэн гарна. Тэгээд уран бүтээл сонирхогчид үзэгч та бүхэн Монголын орчуудын арт галерейд одоо байнгын үйлчлүүлээрээ урлаг соёлыг өөрсдөө үзэн бас бусд түгээн дэлгэрүүлээрэ гэж уриалж байна.